За энэ төрийн хөрөнгө оруулалтын одоо 535 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл бол хасагдахаар байгаа. За энэ дээр одоо гол нь энэ барилга угсралт нөө дэд бүтцийн хөгжлөөс гадна ажлын байрны шинжилэл, энэ хувийн эмчлийн хөрөнгө оруулалтын идэвхтэй өөрөө бас саад учрах үйл ажиллагаас ингээ удаашрах ийм нөхцөл харагдаж байгаа. Тэгэхээр энэ өөрөө эдийн засгийн идэвхийг сааруулад цаашдаа тэгээд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг хүртэл удаашруулах эрсдэлтэй байна. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтаас ажлын байрыг бий болгож байгаа хувийн эрхлийг дэмжих энэ асуудал дээр засгийн газар яг ямар байр суурьтай, ямар шийдэлтэй байгаа вэ гэдгийг бас асуумаар байна. За нөгөө талдаа төрийн үйлчилгээний хүртээмж бас буурахаар харагдаж байна. За хэрв ингээд нийт засгийн газрын түвшинд 9% төрийн албан хаагчдын тоог бууруулад ингээд тавьчихаар за мэдээж зарим агентлаг бол татан буугдах юм уу хоорондоо нэгдэж нийлэх ийм өөрчлөлт орох бах. Гэхдээ хүний нөөц цөөхөн нь иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээ чинь өөрөө хүртээмж нь удаашрах, чанарын хувьд муудах, нөгөө шуурхай байдал чинь алдагдах юм биш үү гэдэг болгоомжл байгаад байгаа. Тэгээ ялангуяа хамгийн чухал асуудал болох нийгмийн боловсрол, эрүүл мэнд тийм ээ. За нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлж байгаа энэ үйлчилгээнүүд чинь саарах, иргэдэд ирэх гомдол нэмэгдэх ийм эрсдэл харагдаад байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бас яг тооцч үзсэн үү? Хэрхэн шийдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа вэ гэдгийг хэлэх гээд байгаа. За яагаад би ингэж асууж байгаа гэхээр жишээлбэл Аргентин, Грекийн бас тухайн үед гаргаж ирсэн 2015 онд бол жишээлбэл Грекэд бас яг адилхан энэ зардлыг бууруулснаас болоод ажилгүйдэл 27% нэмэгдсэн байгаад байгаа. Ялангуяа тэр дотроо залуу ажилгүйдлийн тоо 50% бүр давсан. Тэгээд нийгмийн үйлчилгээ, эмнэлэг боловсролын үйлчилгээ бол доройтсон. Ийм асуудал бол үүсэж байгаа. Тэгээд энэ дээр хэн хохирох вэ гэхээр эмзэг бүлэг чиглэсэн гол энэ халамж авж байгаа зорилт бүлэгт маш эмзэг тусгаар байгаад байгаа. За нийгмийн эсэргүүцэл бас хөдөлмөрийн зах зээл дээр бол дарамт үүсгэр байна. Тэгэхээр энэ төрийн албан хаагчдын цомгтгол энэ байгууллагын бүтцүүлжлэгээний төвлөрөл зэрэг нь орон нутагт иргэдийн бухимдал эсэргүүцлийг илүү авчирхаар харагдаж байгаа. Тэгэхээр бид нар нэг талдаа ингээд төрийн албан хаагчдын тоог бууруулж байгаа юм шиг мөртлөө нөгөө талдаа хөдөлмөрийн зах зээлийг бэлдэх хэрэгтэй байгаад байгаа. Тэгэхээр энэ өөрөө бэлэн байгаа мó? Энэ хэмжээгээр бас хувийн хэвшил өөрөө энэ олон ажилгүйдлийг ажилгүй залуучуудыг авч ажилуулах ийм боломж байгаа мó? Энэ тал дээр засгийн газар хувийн хвшлийнхантай хэлэлцэж тохиролцсон юм байгаа юу гэдгийг бас тодруулж асуумаар байна. За хариулт өгье. Ерөнхий сайд хариулъя. За гишүүний асуултанд хариулъя. Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар байнгын гарууны санал дүгнэлттэй холбогдуулж асуулт асууж хариулт өгөх хэрэгтэй баг. Гэхдээ нэг зүйл давхцаад байгаа учраас би тодруулж гэж бодож байна. Энэ төсвийн тодтогол хэлцээгүй. Төсвийн тодтогол хэлцэхэд тэр төсвийн хөрөнгө оруулалт, төсвийн хэмнэлтийн хуулийн дагуу 528.5 тэрбум төгрөгөөр хэмнэлтийн хуулийн дагуу өөр хүчингүй болцсон. Тэр тодтоглоор орж ирнэ. Таны ярьж байгаа тэр оронтой холбоотой асуудлууд яригдана. Ер нь төрийн чадамж гэж нэг үзүүлэлт байна. Төрийн чадамж гэдэг үзүүлэлтээр төр иргэдэг хүртээмжтэй, чадвартай, чанартай үйлчлэгээ үзүүлж байгаа хүртээмжтэй байдал, чадвартай үйлчлэгээний байдлаар төрийн чадамжаар Монгол улс 145 орны дунд хийсэн судалгаагаар бол хамгийн муу чадамжтай болсон гэсэн ийм үнэлгээнүүд явд юм билээ. Тэгэхээр энэ бол зөвхөн оронтойтой холбоотой асуудал биш, захилга хариуцлага дэг журам зөвхөн захимжилтаа ч юм уу, аль эсвэл оронтойгоор ч юм уу дангаараа шийддэг асуудал биш. Ер нь яг зүгээр төсвийн тодтогол дээр дэлгэрэнгүй ярих учраас би нэг зүйлийг онцолж хэлэхэд хэрвээ 3.3 их найдаар төсвийн орлого дутаад төсвийн алдагдал нэмэгдвэл тэр хэмжээгээр инфляц, валютын ханшийн өсөлт бидний төсөөлөөгүй хэмжээнд хүрч ард иргэдийн амжиргаан дээр асар том дарамт хүндрэл учруулж үнийн ханшийн өсөлт бол маш өндөр болох гэдэг нэг л урьдчилан сэргийлж байгаа алхам гэж хамгийн товчоор хэлбэл ойлгож болно. Тэгээ нэг төсвийн тодтголын үеэр хэлцэх учраас хэн нэгэн хүнийхээ ажилгүй болгож амьдралыг нь хохирох гэж байгаа гэхээс илүү төрийн бүтээмж чадамжийг сайжруулах, давхарцсан оронтойг зэгцлэх, хамгийн гол нь ард иргэдийн нуруунд дээр энэ 3.5 сая хүний нуруунд дээр
ирэх гэж байгаа үнийн дорнд ханшийн өсөлт, бүтээгдэхүүний үнийн өсөлт, шатхууны үнийн өсөлт бол одоо дэлхийд даяар болж байгаа нөхцөл байдал манай энэ төсвийн алдагдал, за тэнийг санхүүжүүлэх хөр зүйлийн байдалтай уялдаад байгаа учраас макро эдийн засгийн тэнцвэрийг хангах зайлшгүй шаардлагатай уялдаж байгаамаа гэдгийг бас онцлон тэмдэглэж хэлмээр байна. Тэгээд энийг бол тухайн үед нь хилцээд явнаа. За минь дүүрийн мантахыг шүн тодруулжсоё. За төсвийн үеэр одоо тодглолын үеэр болж ярих нь мэдээж дахиж хилцэгдэх нь зөвөө. Гэхдээ бид нар бас засгийн газрын бүрэлдэхүүний тухай өөрчлөлт оруулах төслийг ярьж байгаа учраас бас яалтчгүй бүрэлдэхүүн бас өөрчлөлт орно. Тэгэхээр яг би зүгээр энэ дээр нэмээд нэг хэлэхэд бол бид нар одоо цомогтлын асуудал бүтээмжийг сайжруулж одоо юу гэдгийг үр ашиггүй, үр өгөөжгүй байгаа одоо ажлын байруудыг цомогдох нөгөө талаар одоо эдийн засгийг идэвхжүүлэх нь зүйтэй боловч нэг зүйл дээр бас анхаараасай гэж хэлмээр байгаа. Энэ цомогдож байгаа төрийн албан хаагчдыг ядаж энэ хөдөлмөрийн зах зээлд дахин шилжүүлэх, одоо сургах, чадахжуулах тэр дэмжлэгийн хөтөлбөрүүдийг нь давхар хэрэгжүүлж ялангуяа энэ ажилгүйд л олон ихэнхээр одоо ажилгүй болох ажилгүйдлийн асуудлын ядуурлын эрсдлээс одоо сэргийлж ажилласаа гэж одоо захиж хэлмээр байна. За үгүй л. За